Сайн байцгаана уу, намайг Готов овогтой мөх гэрэл гэдэг. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 9 дугаар жавын нэрэмжит ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн бага ангийн багшаар ажиллаж байна. Боловсролын чанарын шинжилэлт төслийн хүрээнд 2016 оноос манай сургууль уламжлалт тоглоом наадгай болох онсон тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх нь төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Онсон тоглоом нь төгжих, гаргах, эргүүлэх, шургуулах, эвлүүлж угсардаг учраас хүүхдийн гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, анхаарал, ой тогтоолт, ургуулan бодох, ажиглах чадвар суулгахаас гадна бүтээлч, тэсвэр хатуужилтай, авхаал самбаатай болгодог. Сүүлийн жилүүдэд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх тухай ярих болсон, үүнтэй холбоотойгоор багш бүр дугуйлан хичээллүүлдэг. Монгол овогтны тоглоом наадмын эвлүүлж өрх наадмын ангид багтдаг 7 дугуйлан сүүлийн 2-3 жил дараалан тасралтгүй хичээллүүлж байна. Эхний жилүүдэд 1-5 дугаар ангийн сурагчдад ороход цаашид агсан шатанд орох боломжгүй байсан. Зарим нь төгсдөг, дараа жил нь өөр сурагч ирдэг учраас дахин анхан шатаа заадаг байсан. Иймд энэ хичээлийн жилээс өөрийнхөө даасан 2 дугаар ангидаа зааж байгаа. 5 дугаар ангиа төгсдөл нь дараагийн агсан шатанд заах боломжтой болж байна. 7 тоглоом нь бага насны хүүхдийн IQ-г нэмэгдүүлж, геометр сэтгэлгээг түлхүү хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Тоглох арга нь аливаа зүйлсийг бүтээхдээ бүх дүрсүүдийг ашиглах ба дунд нь зай гаргалгүйгээр нийлүүлж байрлуулах ёстой байдаг. 7 тоглоом нь хүүхдэд аливаа зүйл зөв алхам хийх, эхэлсэн зүйлээ заавал дуусгах, зорьсондоо хүрэхийн тулд бэрхшээлийг даван туулах дадал чадварыг суулгаж өгдөг онцлогтой. Хүүхдэд хийх гэж буй ажлаа төлөвлөх, шинэ боломжийг хайж олох болон гарсан үр дүнд нь үнэлэлт өгнөлт өгч аливаа төвчээртэй бүтээлч сэтгэлгээгээр хандах чанарыг хөгжилтэй байдлаар хүүхэд нэг бүрд төлөвшүүлж байна. Хүүхдийг уламжлалт тоглоом наадгаагаар хөгжүүлж төлөвшүүлцгээе.